Өглөөний мэнд Улаанбаатар Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагч 7 цаг 10 минутанд та бүхэнд хүрдэг Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэх бэлэн болсон байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ өнөөдрийн нэвтрүүлэн боломжийг бүтээгч дүрээтэй хамтран ажиллаж байна. За мөн A Bolt of Flavor хүрээтэй Black Thunder хамтран ажиллаж байна. За өглөөний мэнд цэцэг сайхан амарсан уу? Өглөөний мэнд дэргүнаа сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За Улаанбаатар 7 цаг 12 минут болж байна. Өнөөдөр 2025 оны 6 сарын 24-ний өдөр тохиож байна. За өнөөдөр бол онгороо 175 дахь өдөр юм байна. За он дуусахад 190 хоног болсон байна. За удахгүй яг талдаа орчих гол л энэ да. За юугаа танилцуулъя? Цаг агаарын мэдээлэлээ танилцуулъя. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 16 градусын дулаан байна. За тэгвэл өдөртөө 32 шөнөдөө 19 градусын дулаан байх нэ. Өдөр бороо орох юм байна. За лав гарагт өдөртөө 32 шөнөдөө 19 градусын дулаан, Пүрэв гарагт өдөртөө 28 шөнөдөө 17 градусын дулаан бороотой. Баасан гарагт өдөртөө 28 шөнөдөө 16 градусын дулаан бол Бям гарагт өдөртөө 30 градусын дулаан байна. Өчигдөр бороо гүйжтэй гів гинтгийн бороо орцтой амар. Өчигдөр аадар буусан. Ер нь бас доглуулсан шүү. Байгалийн. Гойсон. Гэтэ гадаа хараад тэнгэрийн амар дуурайц жайс ч тийм гялт гэсэн сас. Одоо манай байрны доотлолт нь уус хураад их ус ороод бас сандрахсан шүү. Тийм. Манай байр яг юугаа засуулж исэн. Дээврээ хуулаад яг засуулах яг тэр өдөр нь тэгж хатгаараг юм. Яг хуулцсан тэр чинь ингээ хуулаад хийх хооронд нэг хагас өдрийн л ажиллахгүй буцаад яг тэр хооронд нь тийм их бороо баларсан юм байна. Баларсан. Юуны манай байрны арталт айгүй хуус тогтчиход байдаг гэсэн чи харин шуум сүлжээ гайг болсон юм яасан. Ус тогтох нь гайг болсон мөлий. За 6 сарын 24-ний өдөр тохиож байна. Тэгэхээр өнөөдөр олон улсын үлгэрийн дагны өдөр гэж тохиож байна. Үлгэрийн дагна. Үлгэрийн дагна. Маш сонирхолтой юм өдөр болдгийм байна. Би олж мэдэж авлаа гэдэг. Яагаад ингэ зохион байгуулдаг юм бэ? Хин энэнийг санаачилсан бэ гэсэн чинь нэг эмэгтэй л байт юм байна. Үндсэндээ бол за энэ эмэгтэй бол Джесси Галбрат гэдэг Америкийн юм үлгэрийн янз бүрийн зүйлсийг зурдаг зураач юм байна. Тэгээ өөрөө их тийм юм үлгэрийн зүйлсд ингээд татагддаг сонирхолтой учраас 2000 оноос эхлээд энэ өдрийг үлгэрийн өдөр гэдэг янз янзын зургаа үзүүлж тэгээд ийм үлгэр ярьдаг өдөр болгож хувиргасан. За энэ явандаа ингээд ирчээг аваад энэ өдөр олон улсын бүр үлгэрийн дагны өдөр гэж тэмдэглэдэг болсон. Тэгээд үлгэрийн дагна гэдэг хамгийн алдартай үлгэрийн дагныг бүгд мэдэх бах тэ. Чиний хар юу вэ? Питер Пэний нөгөө Tinker Bell гэдэг дүрээд. Миний хар хамгийн гоё дагн бол нөгөө хин штэ. Централь дээр гардаг нөгөө болор шахаа бэлгэлээд идэг их дагн штэ. Тийм. Тэр чинь үлгэрийн дагн тийм. За тэгээд ер нь үлгэрийн дагн яагаад ийм тэмдэглэдэг юм бэ гэхээр хүн ер нь хүүхдүүд багасаа л яагаад ч юм үлгэрийн дагн байдагт ийм зүйл байдаг гэдгийг итгэхийг хүсдэг, итгэдэг. Энэ нь өөрөө бас яг ийм тархины хөгжлийн нэг хэсэг юм байна л да. Төсөөлөн бодох. За энэ ингээд үлгэрийн дагн байдаг гэж итгэхээр догтлоод тийм илүү гоё санагддаг. Ер нь үлгэрийн юм шиг мэдрэмж болоогоос хүнд амьдралд утга учир нэмдэг юм шиг санагддаг. За тэгээд том болох тусам бид нар чинь бэдгүй байсан юм биш тэгэл нэг жоохон урам хугардаг байдаг те. Гэтэ үлгэрийн дагн шиг хөр хүмүүс амьдрал зөндөө байдаг шүү дээ. Юу гоё үнсгээс нардыг. Үгүй нэрэ айгуу сайн гоё ингээд нэг юм яайдаа гэдэг нэг хэцүү байгаа үед нэг тийм яг гоё үлгэрийн дагн шиг юм шиг үлгэрийн баатар шиг юм шиг тийм хүмүүс айгүйх гарч ирдэг. За тэгээд Эйнштейний хэлсэн үг байдаг шүү дээ. Ер нь бол хамгийн гол ажралтай амьдралын нууц гэх юм ер нь хамгийн гол нууц нь хүүхдэрэ байх юм аа гэдэг. Хүүхдэрэ байх нь амьдралыг илүү утга учиртай, эрч хүчтэй, бас илүү юм бүтээлж, илүү зүйлийг бүтээх хэрэг болдог тийм сэтгэлгээ гэж хэлж болно. За хүүхдэрэ байхад тусалдаг зүйл бол юм үлгэрийн дагнд итгэх гэж хэлж болно. Тэгэхээр өнөөдөр бүгдээ хүүхэд насаа дурсаад бодож исэн үлгэрийн дагн үйл явдлуудаа бас яруу сонирхолтой байна. За би намайг 4 настай байхад манай ээж аваа хөлгөж исэн. За бид нар ингээд яг хөлгөж явахтай тэгээд буян тухайгийн хажуугаар явж исэн юм. Буян тухайгийн хажуугаар явж исэн чинь тэр чинь нэг сонгоцны будал жижиг юм олон гэрэл хажуугаар нь ингээд өрцөн байдаг. Энэ ямар учиртай гэрлийн ээж аав энэ жижигэн юм гэрлээ гэсэн чинь ээж надад чинь үлгэрийн дагн амьдардаг газар байхгүй. Үл мэдхийн хотгон гэж мэдэхгүй. Чи яг энэ дэдг. Тэр хараа явж ийн гэсэн би итгэсэн. Нэрэн багт. Би тэр үед ч бас лаваа тийм юм байдгүй гэж бодцоосон чинь үгүй нэрэ гэсэн чинь би нэрээ тийм багт гэдэг тэр хэдэн өдөр бодоостой янз янз толгой ажиллаж ижээ лээ.
Яг тэрэн шиг тэгээд ер нь нэг үлгэрч ер нь хүмүүс идэх дуртай байгаад байдаг тийм. Сүвчимэг маа начиг үлгэрийн дагин зөндөө гэж комент хийсэн байна. Ийм гой хүмүүс нэр амьдрал зөндөө идэггүй. Манайд нөгөө уялд нөгөө дүүгийн охин манайд нөгөө ирж юу яагаад байгаа юм? Сүүлийн үед нөгөө том болцсон болохоор эмээгэндээ очиж хонийгээд ганц нэг удаа ирж хоноод байгаа байхгүй хаяа 7 өдөр 2 удаа ч юм уу. Тэгээ тэрийг ингээ яг хажуунаас нарахаар ёо хүүхэд ах ийм амар гоё аз жаргалтай ийм гоё идэм биш тэгээ. Одоо уйлын ямар нэгэн болохгүй юм шууд ингээл уйлчин. Бид нар бол ингээ шир заагаал уйлж мөөлөхгүй шүү дээ тий. Тэгэл нэг жоохон өвдгөл юм бол уйлал ч юм уу эсвэл ингээл аюу гой өөрөөхөө эрхэлж мэрхлээл бид нар бол тэгэл нэг тийм өөртөө нэг юм ухаа сэтгэл зүйн хан бий болгоч бол тэгэл уйлья уйлж чадахгүй тэгэл хачин байгаад идэв санагдаад. Харин тэгээд хамгийн тод жишээ бол хүүхдэр байхыг хүсдэг, хүүхдэр байхаар ажралтай байдгийн жишээ бол Питер Пен гэдэг шүү дээ. Питер Пен синдром гэж байдаг. Хүүхэд насаар үлдсэн байдаг. Ер нь зөвхөн хүүхдэр байх бол амьдралд бас хэцүү нөхцөлүүдийг давах чухал одоо даваа гэж нэрлэж байгаа. Ягаад гэхээр маш хэцүү цаг үед, маш дайнтай цаг үед хамгийн тийм алдартай үлгэрийн зохиолууд бүтсэн байдаг. Тэр өөрөө бас одоо шалтгаантай л да. Хүн үргэлж ийм сэтгэл санаагаар хүнд хэцүү амьдрал угийн л хэцүү. За энэ үед үргэлж угаасаа л ийм хэцүү байна. Үннээр ингэ байгаад байвал бас хэцүү байдаг. Тэгэхээр хүн энэ одоо ингээд бодит амьдралаас төр өөр ингээд өөрийнхөө ад жаргалыг хайх, орон зай хайх тийм орон зай хэрэгтэй болдог. За энэ үед нь одоо үлгэрийн ийм зохиолууд хүнийг яг энэ хин хүнд хэцүү үеийг давах тийм одоо юу нь болдог аргачлал нь болдог гэж хэлж болно. Нэг ихтгэл найдвар гэдэг юм жоохон ч гэсэн үлдээгээд байдаг тий. За нэг ийм хүн гараад ирчих юм билүү, амьдрал нэг ийм сайхан болчих юм билүү. Болчихсоо гээл тий. Тийм боломж гараад ирдэг ч юм уу гэд амьдралыг арай нэг жоохон гэгээлхэр харахад тусалт юм шиг. Харин тий. За тэгээд харин энэ учраас ер нь хүүхдэр байх нууц гэдэг бол энэ. Тэгээд хүүхдэр байхын арга нь бол өөрөө ийм үлгэрийн дагинд итгэх гэж одоо хэлж болох юм те. За тэгээд нэг ийм сонирхолтой түүх байт юм байна. Коттинглейн одоо үлгэрийн дагнууд гэдэг тийм домог байт юм байна. Домог байдаг. Бүр маш их хэрэг байдаг. Энэ ямар учиртай хаанаас эхэлсэн гэхээр 16 настай одоо хүүхэд 9 настай үеэлтэйг нийлж байгаа зураг авч ирсэн юм байна. Тухайн үед 1917 онд. За ингээд энэ хоёр нийлж хагаад ийм одоо тухайн үед ямар нэгэн байдлаар камертай байсан. Тэр болгон хүн камертай байдгүйсэн болохоор авсан зурагт нь маш олон том хүмүүс итгэсэн байт юм. За энэ одоо Elsie Wright, Francis Griffiths гэдэг энэ үеэлүүд хоорондоо Cottingley гэдэг газар одоо нэг зураг аваад тавьсан чинь тэр нь дэлхийд даяар сенсацлцсан. Тэр байтугай Sir Arthur Conan Doyle гэдэг Sherlock Holmes-ийн хоолнос зохиолч хүртэл энэ үний юм байна итгэсэн явчихсан гэж байгаа. Одоо бүгдээрээ зургийг манай найруулагч үзээ тийм. Cottingley Ferris гэж 1917 онд авахулсан алдартай зураг байт юм байна лээ. Яг дагны идэх юм шиг зураг шүү дээ. Тийм, хар цагаан зураг. Тэгээд одоо хүмүүсийн тухайн үед бол одоо ингээд хуурч нэж бодох боломжгүй үед нь хүүхдүүд ингээд авцсан зураг дэлхийд даяар хүмүүсийг үлгэрийн дагинд итгүүлсэн. Тийм байлээ. Энэ хоёр гэхдээ ямар сонирхолтой авсан юм те. Өөртөө хийсэн юм 5 зураг авсан юм байлээ. За. Өөртөө нөгөө хажуу талд нь байгаа юмнууд байгаа шүү дээ. Одоо энэ үед ч ямар фотошоп гэж байх шүү. Тэгэхээр өөртөө тоглоомыг авиж тавьж байгаад авсан юм ба та. Харин одоо яг яаж хийсэн энэ ингээл яг жинхэнэ юм шиг энэ хоёр ингээд бүтээлч хамтаад авцсан чинь дэлхийд даяар ер нь үлгэрийн дагин байд юм байна гэдэг. Тэгээ ер нь тухайн үед 1920-од онд үлгэрийн дагин судлах бүр байгууллага хүртэл байгуулагдчихсан. Энэ тэнд хүмүүс ингээд үлгэрийн дагин би харсан гэдээ яриад ангууд тэрийг ингээд бүртгэж аваад үнэн үгүй гэд судалдаг бүр байгууллага дээрээс. Тэгэхээр их түгээмэл байдаг юм шиг байна тийм үлгэрийн дагин харсан гэдэг яриа. Жохон бахта харж исэн. Чи харж исэн үү? Гадаа зүгээр ингээд нэг юм хаяа яг нэг гэрэл зохнод байдаг шүү дээ тий. Тэрийг би гэрэл зох гэж байдаг гэдгийг мэддэггүй байхад ингээ хөдөө гэр бүлээр амраа явж исэн чи гэрэл зох гадаа ингээд нэг юм юу гэрэл ингээд агаар төвөд явуулсан байхгүй. Тэгээ тэрийг л би баавахта юу гэж боддог гэсэн. Үлгэрийн дагин гэж боддог гэсэн. За чулуун бодол усанд орж сайхан өглөөний мэндэ өчигдрийн бороонд ямар их баярлав бороог ямар их хүсэж байваа гэсэн байна. За хоёул хамтран ажиллашаа танилцуулга дараагийн мэдээлэл рүү орё. Lend D гэсэн үрэйтайгаар боломжийг бүтээгчид гэд Lend-ийн хамтран ажиллаж байна. За тэгэхээр Lend D-гийн хамтран ажиллагч болсноор худалдаа үйлчлэгээний бизнес эрхлэгч танд үүсэх давуу талуудыг хэлж өгье. За хамгийн бага шимтгэлтэй гэж байна. Зах зээл дээрх бусад одоо аваад дараа төрлийн үйлчлэгээнүүдтэй харьцуулахад Lend-ийн хамгийн бага шимтгэлтэй буюу 3.9%-ийг санал болгож байгаа байна. За бараа үйлчлэгийг Lend-гээр төлүүлсэн бол төлбөр 7 хоногийн дараа 14 хоногийн дараа гээд
хүлээх шаардлагагүй шууд тэр доорн өөрийн лендимийн хитвчэндээ авах боломжтой. За тэгээ худалдаа авалт хийхэд доод хэмжээ нь ерөөсөө л 1000 төгрөг юм байна. За жишээлбэл цалин арай бүх холоогүй бид нарт байдаг ч тийм мөнгөгүй үед байрны доотлын дэлгүүрлүүгээ ороод худалдагч ихтэй тохирлоо сүүд алхах зэрэг гэртээ ингээд хэрэгтэй зүйлсээ авдаггүй байдэн шүү дээ. За яг ийм үед лентийг ашиглаад төлбөр төлөх боломжтой. За энэ нь аль аль талдаа ашигтай юм л да. Яагаад гэвэл худалдагч ихч мөнгөө дараа авна гэхгүйгээр тэр дараа авчна. Харин үйлчлүүлэгч 30 хоногийн дотор ямар шууршлагаар шимтгэл хүү төлөхгүйгээр шууд бараагаа авчна. Ер нь нэг өрийн дэвтэр гэдэг ийм зүйлийг халсан л гэж ойлгож болох юм лендтигийн хувьд. За тэгээд яг үүнтэйг адилхан бизнес эрхлэгчид ч гэсэндээ лендтиг ашиглаж болно. За жишээлбэл авцсервис ажилладаг байлаа гэж бодъё л да. Хүмүүс машинтаа онцлогоо хийх дугуй харах, за мөн энэс гадна одоо гинт мотор асуудал үүсэх гэх мэтчлийн юм асуудлууд зарлууд гарч ирдэг шүү дээ тий. Тэгэхээр ийм үед мөн адил лендтиг ашиглах боломжтой. За өөрөөр хэлбэл хэрэглэгчд санхүүгийн хүндрэлгүйгээр үйлчилгээг авна, харин та орлогоор шууд авна гэсэн үг. Тэгэхээр ийм хоёр үйлчилгээ аль аль талдаа ашигтай гэсэн үг. Тийм байна. За тэгэхээр хэрхэн бүртгүүлэхийг хэлээд өгье. Lendimine аппликейшнд бүртгэл үүсгэнэ. Тэгэхээр хувийн мэдээлэл хэсэг гэж байгаа. За энэ хэсэг рүү ороод хамтран ажиллагч гэдэг цэс байгаа. За энэ хамтран ажиллагч гэдэг цэс дээр дараад иргэн эсвэл хуулийн этгээд гэснээр сонголтоо хийж хувийн мэдээлэлээ бөглөөд хамтран ажиллах гэрээг захимаар байгуулснаар шууд борлуулалтаа эрхлэх боломжтой болно. Тэглгүй байх уу. За 77 тэг 7 тэг 1 гэсэн дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг авна. 77 тэг 7 тэг 1 Facebook-ээс Lendimine гэж тайх юм бол шууд гараад ирнэ. Lendцэг имэн тийм ээ. Сайт нь болохоор Lendцэг имэн байгаа шүү. За харин Facebook-ээс бол Lendimine. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ Lenddi боломжийг бүтээгч идэх суурайтаагаар Lendimine хамтран ажиллалаа. Баярлалаа. За нараа шагдар их Чингис минь. Өчигдрийн бороо хотын төвөр их орсон юм шиг байна билээ. Манай дамбад тэгтлээ ширээн ороогүй гэсэн байна. Өглөөний мэд 3 өчигдрийн бороо үнэхээр гоё байсан. Өвдөх хүртэл орсон ус туулсан өстө гоё байсан л гэж байна. Өчигдрийн бороо ер нь хүн болгоныг баярлуулсан юм шиг байна тий. За манай охин ч өстө гараа л таагаа бороонд гарч гүөх гээд өөлөөд үгүй ийм бороонд ч орчин инээд гэж чинь. Намаа гарахгүй гэсэн ёстой драм үсгсэн. Ялцгүй бороо орохоор тэл догдолчлаа л да өөртөө. Тэгэд хамгийн гол нь ах нь гараад гүйчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи яаж юм шиг санагдаж шүү дээ. За дараагийн мэдээлэл рүү орё. Өнөөдөр би түүхэн төрсөн хоёр алдартай хүний талаар мэдээлэл ярина. Нэг нь Ambrose Bierce гэдэг ийм хүний талаар ярина. За энэ болохоор Америкийн уран зохиолын ертөнцид харанхуй шүлэгч гэгддэг. За мөн хорон үгийн мастер гэдгээрээ алдарсан ийм онцгой хүн юм байна л та. Тэгээ Стивен Кингийн бүтээлүүдийг бид нар мэдэн штэ тий. Тэгээд ер нь бол аимшиг зохиолуудаараа маш алдартай. Тэгсэн чинь Стивен Кинг энэ Ambrose Bierce гэдэг хүнээс санаа авч бичдэг байсан гинэ. Тэгээ бас нэг Эдгар Аллан По гэд бид нар мэддэг штэ тий. Эдгар Аллан Погийн дараа гарч ирсэн хамгийн харанхуй зохиол гэж энэ хүнийг нэрлэдэг юм байна. Тэгэхээр залгамжилсан гэсэн үг л дээ. За Ambrose энэс гадна дайны сэтгүүлч Ахмад Дайч ийм хүн байсан юм бэлээ. Тэгээ түүний амьдралын их хачирхалтай санагцсан. За Ambrose Bierce 1842 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Гэхдээ 1914 онд 72 настайтай гинт Орос руу алга болсон. Гинтгээ алга болсон. Тэгээ яасан мэддэхгүй түүний өвлийн талаар ингээл яг нэг үлгэр домог шиг ингээ яригддаг. За алдартай бүтээлүүд нь гэвэл Чөтгөрийн тойлогчиг гэдэг ийм бүтээл хийж исэн юм байна. Энэ бол бүр үнэхээр алдартай. Тэгээд Owl Creek-ийн гүүрэн дээр болсон явдал цэргүүд ба ангийн хүмүүсийн үлгэрүүд гэх мэтчлэн ийм ер нь дайн тулаантай харанхуу тэгэл нэг ийм одоо амьдралын гүн гүнзгий асуудлыг хүнсэн ийм зохиол өгүүлбэрүүд бичдэг юм байна л та. За Ambrose ахоё мужид төрсөн. Тэгээ 10 хүүхэдтэй айлд төрсөн билээ. Аав нь бичгийн хүн байсан болохоор Ambrose-ыг нэлээд бичиг үсэг сургаад тэгээ ном уншихад нь урамшуулсаар байгаад 15 настайдаа уран зохиолын ертөнцид бүр нэлээд багасаа орж ирсэн юм хүү. Тэгээ 1861 онд Америкийн иргэний дай эхлэхэд 19 настай байсан юм билээ. За ингээд Ambrose хойд аримт сайн дураараа хэлсээд тулаануудад оролцож ирсэн нь түүний хожмын зохиолуудын гол сэдэв болсон. Тэгээ ерөөхдөө бичдэг чиглэл гэх юм бол өвхөөл, айдас, төөрөгдөл, хүний сэтгэлийн хаар бараан талуудыг зам гүн гүнзгий тийм нэг философи асуудлыг гэх мэтчлэн ийм асуудлыг хөндөж бичдэг байж. За уран зохиолд нэлээд нэр нөлөөтэй болсон Чөтгөрийн тойл бичиг гэдэг энэ номтой бүр үнэхээр шууд холбоотой юм билээ. Энэ номонд аливаа үгсийг маш ёжтой голыг нь осуутгаар хэлдэг юм байна л та. За хэд хэдэн жишээ өргөе 3 жишээ авчирсан. За инх тайван гэж юу юм бэ гэдэг энэ тойлогчиг гэсэн шүү дээ тий. Тэгээ тойлогчиг өөрөөрөө тайлбарлаад байгаа байхгүй юу? Инх тайван гэдгийг тайлбарлахдаа дайн хийхэд хүчин дууссан үеийн төр завсарлага. За гэрлэлтийг юу гэж тайлбарласан гэхээр нэг эзэн, нэг хатан, хоёр боолоос бүрдэх нэгдэл нийлээд хоёр л хүн байна.
Амар байгаас тэ нөхрийг нь эзэн гээд ихтрийг нь хатан гээд тэгээд хоёр боолоос бүрдэх гэдэг одоо боол гэх юм даа. Өөрөөсөө боолсож байгаа юм байна. Тэгээд нийлээд хоёр л хүн байна гэж байгаа байхгүй амар. Нэгнийхээ боол юм байна. Сквал би тэгж ойлгоо. Тий. За тэгээ өмгөөлөгч гэж байгаа. Өмгөөлөгч бусдын мөнгөөр хэрүүл хийдэг хүн гэх юм итчлээ. Нөгөө бусдаас мөнгө аваад ингээд өмгөөлж яаж байгаа шүү дээ. Гэх мэтчлэн айгүй өөр өнцгөр хардаг хүмүүс юм байли. Энд чинь одоо 1820 онд төрсэн гэдэг чинь тий. Нилээ тухайн үед бол айгүй шинэлийн юм сэтгэлгээтэй байсан хүн бэлээ. Тэгээд ийм шин нэр томьёо яаж утгатай ийм нилээн зузаан ном хэвлүүлсэн тухайн үед маш алдартай болгосон түүнийг. Тэгээд мэрэгжил нэгт зохиолч нь түүний тухай хэлэхдээ ингэсэн бэлээ. За. Хошин хорон үгсээр дамжуулж хүний мөн чанарыг нарийн судалсан тэр бол Америкийн гашуун үнний толь бичиг гэж яг энэ хүнийг өөрийг нь эргүүлж хэлсэн бэлээ. За тэгээд алдартай иршлүүдээс нь хэлэх юм бол өхөл бол төгсгөл бишээ. Үл хөдлөхийн маргаан гарч л байгаа бол би амьд гэсэн үг. Миний үл хөдлөхийн маргаан дээр маргалдаж л байгаа бол би угаасаа л амьд байна гэсэн үг. Нэр нь явж лээ гэсэн үг. Нэр нь явж лээ гэсэн үг. Тэгээд дээрэс нь дурсагдчих байна. Хин нэгний өмч байна гэсэн санаа магадгүй бах. Энд чи миний аав, энд чи миний ээж, энд чи миний ах ихч гэдэг ч юм уу тий. Би амьд байна л гэсэн үг. Тэгээ иймэрхүү үгүүдийг сонсоод ахаар нэг тийм юу юм бэлээ. Айгу өөр сэтгэлгээтэйсэн. Ууралсан үедээ хэлэх үгээ хэлж чи дараа нь ядаж харамсахгүй штэ. Уг нь л бид нар ууралсан үедээ аль болох чимээгүй байл гэж хилээ хаз гэж л мэддэг штэ тий. Гэхдээ энэ хүн бол арай өөрөөр сэтгэдэг байсан. Ууралсан үедээ угаасаа хэлэх үгээ шууд тэр дорн хэлж чи дараа нь ядаж харамсахгүй штэ гэдэг ч юм уу тий. Арай өөр сэтгэлгээтэйсэн юм билээ. За ингээд 1913 онд Эмброуз 71 наснда Мексик руу ганцаар аялалд гарсан. За 71. Тийм. Тэгээ тэр үед Мексикт хувьсгал өрнжсэн. Хоёул өмнө ярьжсэн шүү дээ. Панчо Виллагийн тухай гээд нөгөө тариаланчдын төлөө айран байгуулаа. Тэгээ эцэстээ Америк айрамд буцахөөсөө хүнгээд. Тэгээ Эмброузыг Панчотой нэгдээд босгочтой хамт тэмцэх бодолтой байсан гэдэг юм тамаг байдаг юм байна. Тэгээд Мексикт очсныхоо дараа хэд хэдэн цагтл Америк руу илгээсэн байт юм байна л да. За нэгэн цагталтай болохоор ингэж хэлсэн бэлээ. Баяртай хэрвээ намайг Мексикийн чулуу ханы өмнө зогсоож байгаад шүүлгүй шуудхан будаж хайсан гэж дуулвал би үүнийг энэ амьдралаас явахтхан дажгүй арга гэж үзэж байгааг минь та ойлгоорой гэж цагталтаа бичсэн байгаа. Тэгэхээр энэ хүн үххээ мэдчихсэн. Тэгээд ямар нэгэн эрсдэлтэй зүйл рүү орсон гэдгээ энүүгээрээ дамжуулж хэлсэн юм шиг байгаа юм. За тэгээ энэ үгнээс нь магадгүй Панчотой нийлсэн байж магадгүй гэж үздэг. За харин нөгөө талаас өөр их сурвалжууд болохоор Америкийн тагнуул гэж энэ хүнийг андуураад тэгээд Мексикийн армийнхан баривчлаад буудсан гэхээрээ бас байт юм билэ. Тэгээд сүүлийнх нь энэ нөгөө нэг юунаас захиануудаас нь анзаарах юм бол баг энэ ч арай жоохон хүүч байж магадгүй. Айл талаасаа гэхдээ цаазалсан, өгсөн, буудсан гэдэг ийм мэдээлэл ерөөсөй байхгүй. Яасан тодорхой биш. Тэгээд хамгийн сүүлийнхэн цагталд болохоор би маргааш эндээс үл мэдэгдэх газар руу явна гэж бичсэн байгаа юм. Тэгээд энэ захианаас хойш ерөөсөө юу ч олдоогүй. Шарил байхгүй, гэрч байхгүй, мэдээлэл байхгүй. Тэгээд зарим нь болохоор түүний өхлийг за зүгээр буудуулсан баха. Эсвэл зарим нь ингээд ууланд ганцаараа явж байгаад өндөр настай хүн өгсөн ч юм билүү. Эсвэл ингээд нөгөө талаас бүр юм билээ. Баатарлаг өглөөр өгч өөрийнхөө уран зохиолын баатууд шиг ингэж үүрэг дурсагдахыг хүссэн болов гэх мэт чинь маш олон тамга байд юм байлээ л дээ. Тэгээ заримдаа бүр нөгөө талаас гэх юм бол нууц бүлэгт илсэн баха. Тэгээ өөрийгөө худлаа ингэж өгсөн гэж ойлгуулад ингэж чимээгүй болсон байх гэдэг ч юм уу тий. Маш олон таамгийг төвшүүлдэг. Гэхдээ ямар ч л байсан тухайн үед ингээд Эдгар Аллан Пог залхамжилж байсан гэж хэллэгдэх юм гайхалтай зохиолч айгүй яж өгтэй юм хүн гів гинтхэн ор сургуу алга болсон. Тэгээ өглөн тодорхойгүй байсан нь нэлийн юм билээ. Тухайн үедээ Америкчуудын анхаарлыг айгүйг татчихсан хайч ба яач байж гээд бөөн сенсац болж исэн ийм үйл явдал юм билээ. За дэмжээ ажиллагчаа танилцуулъя хоёлаа. За тэгээ. Замана нэвтрүүлгийг зуны зугаатай болгоё яваатай сорултай бөмбөлөгтэй ондоо баба дэмжин ажиллаж байна. За бүх насныхан хэрэгжилж болохоор таган дотроо давхар бүрхүүлтэй тул асгардгүй дөрвөн төрлийн амтны сонголттой. За баабалтай баабалн тесэрдэг сорултай баба Улаанбаатар хотын одоо хүнсний дэлгүүрээр борлуулагдаж байгаа. Мөн цэцэрлэг түрээлэнгийн 7, 8, 13, 15, 33, 36 дугаар цэгүүдээр борлуулагдаж байгаа. Орон нутгийн бөөний төв хүнсний дэлгүүрүүдээр борлуулагдаж байна. Веб хаяг, сошиал хаяг нь бол Bobo Mongolia гэсэн одоо хаяггаа TikTok хуудастай, Facebook пэйж байгаа, Instagram болон бүгднгээр нь Bobo Mongolia гэж тавиул болтон та бүхэн лайк дараад дагаарай. Утасны дугаар 80 87 86 юм байна. 80 87 86. За бабалти чинь их гоё зугаатай шүү дээ тий. Нөөхөд гоё байсан. Яг энэ зориултын одоо тустай газар нь очиж уудаг. Яг ингээд яаж авч одоо шууд дэлгүүрээс авчиж болно гэхээр бүр амар болсон юм тий. Тий. Тэгээ ер нь бол ингээд юунес кофе шопд
кинонуудаар ч юм уу тий дэлгүүрээс ч юм уу ингээд үгүй юунадаас зориултын газраас ч давхар жоохон ялан байгаад идэг. Энэ Боботиний хувьд болохоор айгуу гоё тийм сахар багтай уухад айгуу таатай юм л. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл рүү бүгд орноо. Тэрнээс өмнө хэдэн комент уншаад байгаа юм. Мөнхөө ингэсэн байна. Хөтлөгч нар болон цасан цагаан борхуу Жимбаттай өнөөдрийн ажилд нь амжилт хүсье гэсэн байна. За манай найруулагчийг хар гэж авчлаад үнэндээ бол үнэхээр цасан цагаан. Үнэ. Би уурлахаараа дуугаа ороочтой штэ хэлж баймаар юм байна гэсэн байна. Над шиг уурлахаараа баахан үгээр шүрчдэг юм байна л гэж. Хэнийг хэлж байгаа юм бол? Саяны зохиолчийг хэлсэн үгнээс нь болоод. Уура барьд. За. Тэр чинь өгнөл уурадаар хүн уурсан үедээ хүнд хүсээгүй үгээ хэлждэг мэлждэг л гэдэг штэ тий. Гэтэл энэ хүний үзэл бодлоор бол хүсээгүй үгээ хэлсэн байсан ч хамаагүй дараа нь харамсахгүй байх нь л айгүй чухал юм. Ийм байвал найруулагчд яруу найрагчд илүү их анхаарал татаж илүү их амжилттай авах харин бизнес улс төрийн хүмүүс уурсан үе болгонд хилээж явал тэгээд өстой дуусна л карьер нь дуусчихна. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл 1995 оны 6 сарын 25-нд 24-нд Камертон хамтлаг үүсчихсэн өдөр гэж явдаг юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Нэрээ юу 30 жилийн өнөөдөр ингэж тохиож байгаа юм байна. Юу 6 сарын 24-нд тоглолт болдог байсан. Энэ жил 30 жилээ тэмдэглэхгүй юм бах та. Тэмдэглэн гэж ах шивс. Гэхдээ өнөөдөр биш би 26-нд гэж ойлгосон. Гэхдээ яг одоо үүсгэн байгуулагдсан өдөр нь бол өнөөдөр юм байна. За тэгээд энэ чинь одоо хөгжим бүжгийн сургуулиуд байгуулагдсан гэж явдаг. Тэгээд анхандаа бол болд Мэдээ хоёр нь ангийн охидтой уг нь хамтлагтай байсан юм байна. За тэгээд ангийн охидтойгоо чи хөгжим үжигийнхэн дандаа мэрэгжлийн хүмүүс байжгаад ер нь охидтой ах мэн байна гэдэг дан хөвгүүдээр хамтлаг байгуулъя гэд хүн хайсан. За тэгээд шинээр одоо ган эрдэнэ нарыг илсүүлснээр дуулагчдын дөрвөл хамтлагийг ингээд байгуулад за тэгээд уран бүтээлийн гараагаа бол Маамун Ашир дуугаар одоо дууг хөгжимгүйгээр өнгө салган дуулж тэрэн дээр видео клип гарган одоо тесэлж байсан. За ихтэй мэдээж хэрэг хамгийн гол дуу нь 1995 оны тэр жилийнхэн намар за нэгэн дууг олонний хүртэл болгосон. Энэ бол Никотон хамтлагийн дуучин Бачуулан Тайванбаттай өгснөөр Камертон хамтлаг 18 насыг дуулсан. За 18 насыг дуулаад одоо FM 102.5-аар тухайн үед ингээд цацаал тэгэл тесэлсэн гэж хэлж болно. За юу сонсчваа. Сонсчихсан. Тэр чинь яг тухайн үед бол яалтчгүй шинэлэг бүр ингээд тийм дуу байсан тий. Тэгээ би юу сонсчоо гэл одоо хүмүүс шоконд ороод ингэж Камертон хамтлаг анх мэдлжсэн юм байна. За ингээд ийм хурдан 30 жил болчихдөг юм байна. Тэгээд Камертон хамтлагийн эхний юунд нь бол цомогт нь бол би бүр ингээд миний яг хүүхднээс бүр уяатай гэж хэлж болно. За тэрэнд чинь сартаа шөнийн дуу халуун тэнгэр гэл бүр ингээд үнэхээр тухайд байгаагүй тийм онцлогоор гоё одоо дууг чи германд бич хэвлүүлсэн юм бэлээ шүү дээ. Тийм гэсэн. Тэгээд өндөр чанарын одоо юугаар те өндөр чанартаар хичээд хэвлүүлсэн цомог. Тухайд нөгөө дуунуудаа цомогтой өгж байгаа нэрнүүд нь бүр үнэхээр садан байсан. Халуун тэнгэр гэдэг ч одоо тухайн үеийн яруу найрагт ч юм уу тийм цомог мөнгөд бол гарч ирээгүй л хэллэг байсан шүү дээ. Халуун тэнгэр. Айгүй сонирхолтой байсан. За тэгээд Камертон хамтлагийнхандаа ямар ч хэлсэн баяр хүргэе. 30 жилийн айн баярын мэнд хүргэе. Хамгийн царайлгийн чи хин гэж боддог вэ? Яа би тэр одоо бой бэнд хамтлагаас царайлгийн хараад сууж авах шүү дээ. Мэдгүй аль юм. Одоо хараад хэлдэ. Мэдгүй дээ бан юм бол. Жирэгтүүнээс эрэгтэй хүн царайлг гэж асуух. Ямар эвгүй юм асууд юм. Би та нар тэгвэл яа биднээс эмэгтэй хүнийг эмэгтэйгээс нь асуугаад идэв. Тэр чинь өөр шүү дээ. Хоёлаа санал нэгтгэх юм. Би ч гэсэндээ байхыг айгу царайлаг гэж боддгоо хамтлагаасаа. За дараагийн мэдээлэл рүү оръё. Дүүхэн төрсөн алдартай хүн хоёр дахь хүний ярья. За, Солонж Knowles гэдэг юм хүн төрсөн байна өнөөдөр. За. Бейонсегийн дүү гэдгээр хүмүүс маш сайн мэддэг. Гэхдээ Солонж өөрөө урлаг, загвар, нийгмийн үзэл бодлын хувьд маш бие даасан юм хүчрхэг төлөөлөгч болсон хүн юм байна л да. За тэгээ өчигдөр ер нь ихчээсээ энэ хоёр ер нь юугаар ялгаатай ингэж би бүр ингэж яг юм юу яаж байгаад харьцуулт гарлаа. За тэгээд Бейонсегийн хувьд урлагийн байр суурь нь бол ард түмний хатан хаан, маст чиглэсэн уран бүтээл хийдгээ. За тэгвэл дүү Солонжийн хувьд бол юу философитой уран бүтээл хийдгээрээ айгүй ийм өөр юм байна. Одоо жишээлбэл маст хандсан биш зөвхөн өөрийг нь ойлгодог хүмүүс л философи сонирхдаг хүмүүс л те ингэж чиглэсэн ийм урсгал сонирхдаг. За мөн хувийн амьдралын тухайд Бейонсе бол Jay-Z-тэй гэрэлсэн хүүхдүүдтэй шүү дээ. За дүүгийнх нь хувьд бол өмнөх нөхрөөсөө салсан ганцаараа хүүхдээ өсгөж жагаад дараа нь дахиж гэрэлсэн. За энэс гадна зохиолын сэдв нь болохоор Бейонсе бол маш хүчрхэг эмэгтэй, хайр дурлал, гүн гашуудал гэл нэг иймэрхүү зүйлийг дуулдаг бол Солонж арьс өнгө, феминизм, дотоод сэтгэл хөдлөлийг айгүй их ингэж
ингэж нөгөө дундаа шингээж дуулдаг. Энэгээр ялгаатай. За, дуулаа ингээд гэх юм бол Jay-Z-ийн урвалт Lemonade-ийн цомог бол Beyoncé-гийн хувьд бүр үнэхээр амар бүүн болсон. Энэ бол түүнтэй холбоотой хамгийн ийм дуулаа шуугатай зүйлүүдийн нэг. За, тэгвэл солонгочийн хувьд болохоор цахилгаан шатны хэрэг гэж нэг амар хэрэг болсон юм байна. Тэр бичлэг нээдэг. Тийм бичлэг нээдэг. За, энээс болоод солонгоч ер нь тухайн үед нийгэмдээ бүр ингээд уур хилэнг төлөөлөх хэмжээний болж хувирсан гэж шүү. Олон нийтийн хүлээлт нь бол Beyoncé-г төгс төгөлдөр байхыг айгүй их шаарддаг. Тэгээд энэ Beyoncé-д айгүй хэцүү байдаг бол ер нь солонгочийн хувьд бол төгс төгөлдөр байхыг угаасаа олон нийт түнээс хүлээгээд идэггүй учраас өөрийнхөө тийм нэг шудраг хурц үхтэй тийм зангаараа олонд танигдаж гарч ирсэн. Энэ хоёрыг харьцуулах юм бол яг түрүүний нөгөө залуугийн хэлдэг шиг уурлуу шууд хилчиж байгаарэ гэдэг шиг баг уурлуу шууд цогчмор санагдвал шууд цохоо хийждэг юм шиг. Уурлуу зүгээр дууныхаа өгөөр ингээд дуу бичээд гаргацдаг. За ингээд Solange Knowles-ийн үед 1986 оны 6 дугаар сарын 24-нд төрсөн. Тэгээд энэ хоёрын чинь аав нь Destiny's Child гэдэг ийм хамтлагийн менежер хийсэн юм байлээ шүү дээ. Тэгээд хоёр охиныхоо авьяасыг ер нь багт нь олж хараад менежер хийсэн гэхэд болно. Тэгээд 5 настайгаасаа бүжгэлж эхэлсэн. 9 настайгаасаа дуу зохиож эхэлсэн байгаа байхгүй Solange. Тэгээд ер нь хүмүүс түүнийг ихчийнхээ сүудэрт дарагдсан гэж айгүйх ярьдیں۔ Гинэ. Гэхдээ зарим яг Solange-ыг ингэж сонгож мэдж юу яадаг сонирхож сонсдог хүмүүсийн хувьд бол энэ хүн өөрийнхөө замыг туулж байгаа. Урлагт өөрийн гэсэн өнгө төрхөө оруулж ирсэн гэж хүлээн шүрдэг гинэ. За тэгээ 2003 онд Solo Star нэртэй анхны цомгоо гаргасан чинь энэ амжилт олоогүй. Тэгээд 5 жилийн дараа буюу 2008 оноос олонний анхаарлыг татаж эхэлсэн гэж байгаа. За ингээ 2016 онд Acid at Table гэдэг юм нэртэй цомог гаргасан түүний карьер оргил гэж хэлж болно. За энэ цомог нь болохоор Афро Америкчуудын эрхчлөө, өв уламжлал, сэтгэл зүйн дархлааны тухай өгүүлдэг гинэ. Йоо энэ нөгөө юу нь явж штэ. Клип нүүшээ бичлэг нь явж штэ. Одоо хийж байгаа. Энэ сте алдартай бичлэг болсон гэсэн. Йоо Jay-Z зүгээр штэ. Бодоо алгаж байгаа сте. Би өчтөр энэ юуг нь бичлэгийг үзчихээд ёо ямар амар ширүү юм бэ гэж бодсон шүү. Эйгүү гараа. Тэгээд энэ 2016 оны цомогт нь Cranes in the Sky гэдэг юм дуу багцсан Grammy шагнал хүртсэн. Тэгээ бүр Billboard-ийн Billboard 200 чартыг тэргүүлж ирсэн юм билэ. Тийм үү? Тийм тэгэхээр нэлийн алдартай. Бид нар л ерөнхийдөө жоохон Beyoncé-гийн ихчийг нь аягүй төлхөө мэдээд дүүг нь мэддэггүй болохоос биш яг сонсдог хүмүүсийн хувьд бол энэ Grammy-тэй тэгээ бүр юм Billboard-ыг тэргүүлж ирсэн. За хувийн амьдралын тухайд 17 настайдаа хүү төрүүлсэн буюу нэлээ эрт хүү төрүүлсэн. Тэгээ өмнөх төхрөөсөө салсан гэсэндээ хүүхдээ ганцаараа өсгөж жогоод дараа нь найруулагч Аалан гэдэг хүнтэй гэрэлсэн. Тэгээд гэр бүл ээж байхын утга учир хар арьс эмэгтэйчүүдийн амьдралын тухай тийм уран бүтээлүүдийг илүү их дуулдаг, илүү их олонд хүргэдэг гэж аам л та. За тэгвэл энэ 2014 онд болсон цахилгаан шатны хэрэг яг юу болсон юм бэ гэхээр 2014 оны 5 сарын 5-ны өдөр байжээ. Met Gala болж исэн юм байна. Тэгээ Met Gala-гийн үдшилгийн үеэр болсон бичлэг юм байна шүү дээ энэ чинь. За тэгээ Beyoncé нөхөр Jay-Z болон Solange гурав ингээд цахилгаан шатанд орж ирж байгаа энэ гурав. Тэгээд цахилгаан шатны хяналтын камерын бичлэгээр Solange Knowles Jay-Z ингээд маш хүчтэй өшөглөд бүр ингээд жигээ ачиж байгаа сте тий. Тэгээд зохиож эхэлсэн нь ингээд энэ бичлэгт үлдсэн. Beyoncé-гийн бичлэг дээр Beyoncé болохоор ингээд ямар ч хариу үзэл юу байхгүй. Нөхрөө одоо хамгаалагч юм эсвэл дүүгээ байлуулах ч юм уу тий. Ямар ч нэг хариу үзэл байхгүй хөдөлгөөнгөө зогсож байгаа нь олон нийтийн анхаарлыг амар татсан байгаа байхгүй. Хамгийн сонирхолтой нь одоо яг энэ дунд хоёр хүн зодтолж байгаа дунд нь гол нь одоо энэ чинь нэг нь дүүн нөөх нь нөхөр нь ингээд хоорондоо зодтолж байгаа чимээгүй байгаад нэхэр сонин тий. Харин тий. Тэгэл яг энэ бүр ингээд олон нийтийн анхаарлыг аягүй татсан байгаа байхгүй. Тэгээ бичлэг алдагдаад олон нийтэд цацагснаар дэлхийд даяараа шууганд игдэж байгаа. За яагаад ийм зүйл болсон юм бэ? Яагаад Solange Jay-Z ингэж юу яах өшөглөх юм зодох хэрэгтэй болоо гэхээр ер нь бол өөртөө альбасны тайлбар хийгээгүй ч гэсэндээ маш олон тамга байгаа. За Jay-Z өөр эмэгтэйтэй холбогдсон байж магадгүй. Тэрийг нь дүүн мэдчихэд ихчийнхээ өмнөөс өмөрч байгаа юм байна. Ихчигээ өмөрч задж байгаа. Тэгээд угаасаа юм чинь ер нь бол уралт гэж үздэг шүү дээ тий. Тэгэнгүүт хиний үед Beyoncé-гийн үед хууртагдсан сэтгэл санаа нь хохирсон байгаа. Тэгээд дүүн удаас нь зазж өгч яхад нь хариуг ингээд больч гээд зогсож исэн байх нэ гэдэг юм таамаг гэдэг. За хоёрдугаарт нь Beyoncé-гийн Lemonade гэдэг энэ цомог агуулгаараа бол Jay-Z-г үнэхээр урсан гэдэг штэ. Тэгээд Solange үнийг нь төвчлгүй урсан гэж байгаа юм. Тэгээд Beyoncé
2016 онд гаргасан энэ Lemonade гэдэг энэ цомог нь болохоор зүгээр нэг хөгжмийн бүтээл биш. Энэ болохоор урвалт, эмэгтэй хүний гомдол, хүч чадал, арьс өнгө, гэр бүлийн өв уламжлал, нийгмийн шүүмж гэдэг бүгдийг ингээ багтаасан уран сайхны тунхаглал байсан гэж энэ цомгийг бүр үздэм билээ. Тэгээ энэ цомогт нь яг яагаад ингэж үзээд байна гэсэн чинь хитрхи хайртай ч гэлээ би шархалсан байна. Эр хүний урвалт зөвтгөх ёсгүй гэдэг ч юм уу. Эсвэл яг уучлж болно. Уучлсны хүчээр гэр бүл илүү сайхан тав тухтай амар амгалан байдаг гэдэг ч юм уу. Тэгээ иймэрхүү санаануудыг энэ Lemonade гэдэг цомогтой айгүйх дуунуудаараа шингээж өгсөн учраас 2014 онд болсон энэ зүйлийн хариу нь 2 жилийн дараа гарч ирээд дуулагдсан гэж хүмүүс үздэг юм байна. Тэгсэн чинь ер нь бол Jay-Z өөрөө энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөн гэж байгаа байхгүй юу? 2017 онд буюу Beyoncé энэ цомгоо гаргасны дараагаар нь Jay-Z дахиж нэг цомог гаргаад тэр нь 444 гэдэг ийм нэртэй цомог байсан юм билээ. Тэгээд энэ цомог дээрээ бол өөрөө угаасаа бүгднийг хүлээн зөвшөөрөөд уучлал гуйсан. Тэгээд өөрөө уучлал гуйхдаа юу гэж хэлсэн гэхээр түүний зүг байсан. Уралт бол угаасаа муухай зүйл. Тэгээд энэ намайг маш их өвтгөж гинэ гэсэн утгатай ингэж дуунуудыг хийсэн билээ. Тэгэхээр магадгүй энэ цахилгаан шатны хэрэг бол Beyoncé-г хураад тэгээд Beyoncé тэрэнд нь яаж чадахгүй шархлаад тэгээд ихчийнхаа шаналж байгааг солоон чараад ихчигээ өмөрөөд гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү юм болсон байж магадгүй л гэж хүмүүс үздэг юм билээ. Тэгвэл ойлгомжтой байна. Солоон зөв юм байна. За хамтран ажиллагчаа танилцуулчаад нэг хэдүү хэлээ тэгээд дуусгая юу. За тэгээ. За манай нэвтрүүлэгтээ Bolt of Flavor те Black Thunder Choco Bar хамтран ажиллаж байна. Тэгэхээр Японд хамгийн алдартай гайхамшигтай амттай Black Thunder Choco Bar. За энэ Японы зах зээл дээр борлуулалтын тоогоор номер 1-т ордог гинэ. Тэгээ таныг ирч хүчээр сэнэглэж чаддаг Японы Black Thunder хэмээх энэ бүтээл нь Монголд ороод ирсэн байна. За энэ ямар бүтээгдэхүүн яагаад борлуулалт ихтэй байгаа юм гэхээр какаоны жимний нэг тийм гашуун тэгээд шоколадны чихэрлэг амтыг аягүй сайн хослуулж өгсөн. Шаржигнор бүтцтэй. За ер нь шаржигнор зөвлөд хүн болгонд дуртайгаад байдаг. Тэгээ маш үеиг Thunder Black Thunder гэдэг энэ бүтээгдэхүүн Японы зах зээл номер 1 борлуулалтаа гэж байгаа. Эдгээр зүйлүүд нь түүнийг угаасаа ингэдэг юм алдартай олон улсад гарах юм юу насан гүр нөлж өгсөн юм байна л. За Япон шоколад ер нь японочууд юугаа амттын ихтэй ер нь янзын гоё нарийн хийдэг. Их тийм онцгой гоё чамин хийж чаддаг. Тэгээд Япон шоколад та бүхэн амсч үзмээр бол Black Thunder гэдэг нэрийг тэмдэглээд аваарай. За энэ бол Японд маш алдартай юм гоё үеиг шоколад байгаа шүү. Тэгээ одоо нэг Японд номер 1 борлуулалтаа гэдэг байгаа шүү дээ. Энийг нь яг яаж мэдээд байдгийг гэсэн чинь Instage SRI гэдэг юм үзүүлэлт байдаг юм байна. Тэгэд энэ үзүүлэлтээр шоколадны зах зээлийн 2024 оны 1 сараас 2024 оны 12 сар хүртэлх борлуулалтын дүнг үндэслэж гаргасан. Тэгээд энэ борлуулалтын дүнгээс л Японы номер 1 шоколад болох нь тодорхой болсон. За тэгэхээр CU болон GS25 ийм ард номингийн сүлжээ дэлгүүр дээр та Black Thunder Choco Bar-ыг худалдан авах боломжтой. 94 оноос хойш худалдаалагдаж байгаа хэрэглэгчийн хайр хүндэтгэлийг хүлээсэн бүтээгдэхүүн. За тэгээд Black Thunder-ын амтыг нь ашиглан сайхан амттан хийх бас боломжтой. За сүүлийн үед бол YouTube-ээр янз янзын шоколадны орцтой одоо бүтээгдэхүүн өөрсдөө хийх, десерт өөрсдөө хийх боломжтой тэгж хийдэг сонирхолтой болсон байна. За энд бол яг Black Thunder маш гоё зохицдог гэж хэлсэн бэлээ. Яг үнэ. GS-ээр үлээ, CU-гээр үлээ энэ шоколад хоёр дээр нэмэх нэг болсон бэлээ. Тэгэхээр манай урамшуулт нь багтаад амжаад авахыг хүсье. За манай нэвтрүүлэгтээ Bolt of Flavor гэсэн үрэйтайгаар Black Thunder хамтран ажиллаа. Баярлалаа. Японы номер 1 шоколад. Баярлалаа. За тэгээд юу яасан бэлээ? Ер нь бол нөгөө нэг энэ үйл явдлаас ч болоод бүр дэлхийд яриа бөөн синсац бүр ингээд эрэгтэйчүүдийн зөвлөл гэж нэг юм байгуулагдаад телевизээр ярилцлага өгөөд Jay-Z өмөрөөд бүр айгүй бөө юм болсон билээ шүү дээ. Яахаараа эрэгтэй хүн гэхээрээ л ингээд бүх юмний буруутан болох хэвээр эрэгтэй хүн гэхээрээ буруу юм хийсэн байсан ч гэсэндээ та нар ингээд зодож болт юм уу гэл ингээд бүр хөдөлгөөн шахаа мөрөлсөн байлээ. Тэгээд ер нь бол хүмүүсийн нийгэмд гаргаж байгаа энэ юунууд нь одоо хандлагууд нь хитэд хуваагдсан гэж хэлж болно. Тэгсэн чи Twitter дээр жишээлбэл ингэсэн байгаа. Jay-Z адтай л байна. Хэрвээ Beyoncé намайг уучлсан бол би өөрийгөө хүндэтгээд уйлнаа. Ингэж хэлсэн байгаа. За тэгсэн чи YouTube-ийн комент нь болохоор Lemonade надад хайр, урвалт, гэр бүл гэж юу болохыг шинээр ойлгуулсан гэж бүр хэлсэн байгаа. За мөн Reddit дээр Jay-Z бол домог тэглээгээд зөвтгөхгүй ээ.
бид хайртай байсан ч хайрыг гомдоож болохгүй гэж бичсэн. Тэгэхээр ер нь бол нийгэмд энэ хэдийн талаар бүр үнэхээр амар том шууган болсон байлээ. Тэгээ өөрийг хүлээн зөвшөөрсөн байдлаас нь харахад ч гэсэндээ Jay-Z Beyoncé хуурсан үнэн. Тэгээ тэрэнд нь л дүүн айгу хууралсан юм шиг байгаа. За лам одон чимээг ингэсэн байна. Тимээ Камертон төрсөн өдрийн мэнд хүргэе гэсэн байна. За чулуун бодлоосон дорж Камертон тоглолт хийн гэж байгаад болсон шүү. Рок попос хэд хэдэн хүн бурхан болсон гэд болсон гинэ. Харин тийм баха. Болно гэж сонсчихсан болсон юм байна л да. Аха. За Юу тэрнээс биш яг ингээд өмнөх жилүүдэд за нэг хэдэн 10 жилийн өмнө ч юм уу те 5 дахь өдөр таарахад ч юм уу эсвэл хасаан бүтцэн таарах юм бол яг 6 сарын 24-нд тоглолтоо хийчихдэг гэсэн шүү дээ тий. Тэг санаад байна. За дараагийн мэдээлэл рүү оръё. За 2023 онд буюу яг 2 жилийн өмнө одоо Монгол даяараа шуурсан, дэлхийд даяараа шуурсан нэгэн маш сонин үйл явдал болсон. За энэ яасан бэхэд Евгений Пригожин гэдэг хүн за Оросын засгийн газрынхаа эсрэг марш хийсэн. Москва руу дайралт хийнэ гэд олон одоо Вагнер группийн цэргүүдээ бариад Курск одоо Оросын зүүн одоо баруун захаас алхаж эхэлсэн. За ингээд буцаад одоо Бахмутын төлөөх тулаанд дуусчаад эзэлсэн гэдгээ зарлчаад буцаад ингээд одоо Путин лөө гэх юм уу Оросын эрх баригчд лууга барьна гэд Оросд одоо иргэний дайн өрнөхөд өгсөн 6 сарын. За тэрийг санаж байгаа те. Сайн мэдэхгүй наа. Тийм үү? Тийм сайн санахгүй. Интернетээр нэг шуурсан шүү дээ энэ талаар. Бөө юм болсон. Эсвэл магадгүй шуурж исэн ч гэсэндээ би өөрөө нэг тийм иймэрхүү юм тоохыг хүсдэггүй болохоор тэгээд өнгөрүүлсэн байх уу? За Евгений Пригожин гэдэг одоо Вагнер группийн үүсгэн байгуулагч Путиний тоогооч байсан гэж ярьдаг. За түүнээс хойш олон бизнес, том бизнес эрхлээд за хувийн одоо цэргийн байгууллага гэх юм уу? Хувийн айрамтай болгоод за энэгээр үйл ажиллагаа эрхэлдэг байж хаад Бахмут гэж чухал одоо тулаан дээр Украин Оросын тулаан дээр гол ажлыг нугалж өгсөн гэж ярьдаг энэ хүн гинт одоо юуныхаа эсрэг Оросын засгийн газрын эсрэг одоо дайн хийнэ гэд алхаж эхэлсэн. За энэ бол өстой олон хүнийг одоо цочроосон, анхаарлын төвдөөсөн одоо ийм хэрэг болсон. Энэ царийг нь хараад танихгүй юу? Энэ бол халдсан. Харж исэн л юм шиг байна. Тэгээ би Вагнер гэхээр нөгөө нэг юунуудаар тоног төхөөрөмжүүдээр нь л айгүй сайн санаад шүү дээ. Тэр Вагнероос бол өөр байх. Тэр гэхдээ Германы хуух уу? Тэр өөр групп байх. Вагнер гэж Оросын нөгөө хувийн арим, цэргийн арим байдаг. За ийм үйл явдал 2хан жилийн өмнө болж исэн байна. За дэлхийн нийтийг бас цочрдуулж исэн өдрөө. Гэтэ тэгээд чимээгүй болсон. За үүнээс хойш Евгений Пригожин Беларуст байж хагаад онгоцтойгоо дэлбэрээд насарсан. Яаж насарсан юм мэдэхгүй. За. За дараа нь бас нэг чухал үйл явдал болж исэн бол Оростой юм шүү дээ. Харин тэ Оростой холбоотой байна. 1812 онд болж исэн байна. За би нэг ийм асуулт асуумаар байна. Наполеон гэдэг кино үзсэн гэстэй. Үзсэн. За сүүлд гарсан Ридли Скоттыг найруулсан уу? Тий. Наполеон жанжин за суу жанжин гэж нэрлэдэг. Дэлхийн хамгийн агуу жанжтай нэг бол яалтчгүй нэрэнд ордог. Наполеон жанжингийн хамгийн том ялагдал буюу хамгийн том алдаа юу байсан бэ? Гэхдээ тэгэл нэг зөвлөлтийн тийшээ юу яадаг л бах та. Тэрнээс болоод бол Оросын хамт. Тий, Оросын гэсэн үг шүү дээ. Тийшээ зэрэг оруулсан. Тийм, тэр нь л ерөөсөө хамгийн том алдаа байсан юм шиг л шүү дээ. За тэгэлгүй яах вэ? За Наполеон жанжин гэдэг энэ хүн гарч ирээд ерөөсөө хаанаас ч юм бэ гинт гарч ирээд одоо цэргийн жанжин байсан. Тэгэд Францын эзэн хаан болсон. Франц Европын нэгдсэн одоо хүчийг Австро-Унгар, Герман, одоо юу, Орос, Англи бүгднгийн нийлүүлж байгаад хид нухаа хийсэн. Одоо энэ хүн шүү дээ. Дийлдэшгүй юм жанжин байсан. За тэгэд амьдралынхаа хамгийн том алдаа энэ өдөр хийсэн гэж үздэг. 6 сарын 1812 оны 6 сарын 24-нд Орос руу 600 мянган зэрэгтэйгээр одоо дайрсан байдаг. Зэрэг оруулсан байдаг. Энэ зүгээр нөгөө нэг яг кинон дээр харуулж ирснээр нь болохоор одоо судалгаа гэх юм уу тий яг юм нэг жоохон цаг агарын төлөвлөөгүй байдал тэгэл хоол хүнсний хамслаас болоод ер нь амар хэцүү тулалдахад хүртэл цэргүүд амар хэцүү байдалтай байсан юм билээ шүү дээ. Тийм хоол хүнсний хамсалд орсон тэгээ цаг агаар тийм амар хүүтнийг дийлэхгүй хүмүүсийн хувьд бол яг тулалдна гэдэг бол айгүй хэцүү шүү дээ. Яг тулаан бол баг болоогүй гэж хэлж болно мэдээж хэрэг. За тэгээд яагаад цэргээ оруулсан бэ гэдэг нь л хамгийн гол асуудал байгаа. Тэгээд Оросд л аврах том улс. Тэгээд яаж тийшээ цэргээ оруулахаас өөр аргагүй орсон бэ гэхээр нэг юм ярьдаг. За Наполеон бол эхнэр нь Жозефин гэдэг эхнэртэй байсан. Эхнэрээсээ салаад энэ одоо Александр хааны Оросын Александр хаантай их дотн байсан. За 4-р дайны дараа 4-р Наполеоны 4-р одоо тулааны дараа одоо Александр хаантай их сайн дотн байж хагаад
дүүтэн сууна гэж бодож исэн. Оростой үг нь бол холбоотон болохыг хүсэж исэн. Тэр энэ үгүйгээд хэлсэн. За энд бол Наполеоны эго их өвдсөн байж магадгүй гэж бас ярьдаг. За их олон шалтгаан байдаг. Зөв ямар ч гэсэн тухайн үед бол ерөөсөө дийлд ялагдаж үзээгүй учраас үгүй гэдэг үгийг ерөөсөө л авах боломжгүй болсон байсан гэж үздэг. Миний зүгээр тулааны талбар дээр байгаа нь би 40 мянган зэрэгтэй тэнцэнэ гэж өөрөөгөө тэгж одоо хэлдэг байсан ийм хүн. За тэгээд орсон чинь том тулаан бол болоогүй. Яг сүүл тулаан болсон боловч 600 мянган зэрэгтэй нь ерөөсөө орсууд байлдаагүй. Ерөөсөө л одоо замд нь байсан бүх одоо хот суурин газар одоо талбайгаа тарийн талбайнууд шатаагаар буцсан. За ингээд одоо хоол хүнсгүй болсноор Наполеон хамаг зэрэг алдаад 100 мянган зэрэгтэй л буцаж ирсэн байдаг. За энэ том түүхэн үйл явдал энэ өдөр болж исэн байна. Энэ хүрээд манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай нэвтрүүлэгтээ Lend TV боломжийг бүтээгч төврөтэй хамтран ажиллалаа. За мөн Evolve to Flavor Black Thunder Япон Шокобар хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэд хүн нэвтрүүлгээр өргөжлөх болно. Баярлалаа. Баярлалаа.